LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна. Сайн байцгаана өрх мөндөд сонсогчдоо LGBT төвөөс эрхлэн гаргадаг Mongolian Queer podcast-ийн машин дугаар эхэлж байна. Миний бие хөтлөгч Гонто байна. Тэгээ надтай хамт хөтлөгч Кена байна. Хай. Австралийн засгийн газрын дэмжлэгтэйгээр ялгуурлан гадуурхалтыг зогсооё компанид ажлын хүрээнд энэхүү подкаст маань хийгдэж байгаа билээ. тэгээд манай өнөөдрийн оролцогч маань маш хүндтэй хүн байгаа. Тэгэхээр та өөрийгөө биднэрт дэлгэрэнгүй танилцуулаач. Сайн байцгаана. Би зураач мэргэжилтэй 50 60 төгсөж байгаа насны Бадмаа гэж хүн байна. Тэгээ өнөөдөр ярилцлаганд өргөцсөн та их баярлж байгаа. Биднээс ирсэнд ч амар баяртай байна. Тэгэхээр Өнөөдрийн сэдв маань аюул сонирхолтой. Манай өмнөх дугааруудад болохоор ихвчлэн залуучууд ордог. Тэгээд өөрсдийнхөө түүхүүд, найзууд нь ч гэсэн тэдэнд хэрхэн комаут хийжсэн, яаж хүлээж авч ирсэн, өөрийгөө хэрхэн мэдчихсэн талаар ярьдаг бол өнөөдөр болохоор яг их хүний зүгээс ярих байгаа. Миний хүүгээ. Гэхдээ хүний яг тийм юу нь бол багасаа барыг анзаарэгдэж идэм байлээ. Хүмүүс л нэг айхтар анзаардаггүй болохоос биш. Манай хүү болохоор зэрэг багасаа палаж өмсөх гэж гүгээл. Тэгэл нэг охтуудтай найзлал нэг тиймэрхүү байдаг байсан. Тэрийг би нэг анзаардагч байсан билээ. Тэгээ хүмүүс сургуульд яваад нэлээд олон жилийн дараа надаа өөрийгөө хэлсэн. Нэг өдөр хэллээ. Та намайг мэддгүү. Та хэнийг мэдэх вэ? Нөгөө нэг алдартай нээлттэй ч юм билээ. Элтон Джон, Фредди Меркьюри Биш тэр биш. Монгол ган од. Та гамбушиг мэднэ бицтэй. Гамбушиг мэдгүй Монголд аяар байхгүй юм чинь. Тийм тэгсэн чи яасан гэсэн чинь. Би яг гамбуштай адилхан л гомо уншдаг гэл бүр манай уч амар хурц илэрхийлэлтэй айхтар. Тийм байна. Тэгсэн чинь л би эхлээл дүр гэж киноны кадр ирэлдэж байгаа шиг нэрээ юу вэ гэд баахан бодоол. Тэгэл би хүүтэй хайртай хүн ч одоо айл болох хүүгээ бас цочроохгүй 50 хүлээж авъя гэсэн бодолтой. Гоо яах вэ хүмүүс янз янз байж л байдаг штэ. Зүгээр гэд тэр үедээ хэллээ. Чими тэглэж гисэн миний хайртай хүү хэврээл ах юм чинь. Тэгснээ яг цаагуур болохоор би амар том цочролд орсон. Яг тэгвэл ингээд яг тэр дороо би бас нэг ажил үйлчлэлд гараад явсан юм аа тэр өдрөө. Тэгээ явж исэн чинь шууд машинтай мөргөлдөөд. машинтай явжсэн юм. Машинтай мөргөлдөөд тий. Машинтай явж байгаад өөр машиныг мөргөөд тэгээ цаана бол аюу том цочролд орсон. Тэгэл бүр элдв бусан юм бодогдтол заавал ингээд миний хүү тийм дүртүний ямар учиртай юм бэ гэж өөртөө буруу өгөөл илдвэл юм бодогдсон юм билээ. Тэгж хаах мэдчихсэн. Гэхдээ яг тэрийгэ хэлснээс хойш битэрийн хооронд ингээд жоохон манай өч тэр үед том болсон юм чинь хүндэрлэх гэдэг юм шиг тийм их хүү хоёр хүндэрнэ гэдэг чинь айгүй муухай юм болно шүү дээ. Тэгээд хүүхд чи өөрөө тийм нуух юмтай болохоор өөрөө ирэхгүй тэгээд бас цаашаа зүтгэд идэм билээ. Нуух юмтай байхаараа. Тэгэхээр битэрийн хооронд нуух юм байхгүй болчихоор аль альнд нь их гоё болсон. Бүр хэдэн жил уулзаагүй найзуудчиг зүгээр үерэлж ирэл айгүй их юм яриад битэр чинь. Тэгээ яг тэр юугаа сэтгэлийн тэр нөгөө сонин цочрол маань их гоё зургнууд болж гарч ирсэн. Тэгээ тэр зургаараа 7хон зураг гарсан л да. Нэг олон зураг гараагүй. Айгүй их шүү дээ. Тэгээд 7 зургаараа би Токиод Шинжикуд үзэсгэлэн гаргаад тэрнээс 3 нь буцаж ирээд 4 зарагдсан гэ бодтой. Тэгэхээр хүнд айгүй хүрсэн зураг болсон юм шиг. Тийм үү. Тэгээд үлдэж ирсэн 3 зураг нь бас эзэнтэй болсон. Хөргөө. Гоё. Тэр яг нэг гурван бүтээлчийн оргил үе гэдэг шиг. Үгүй юу айгүй хэрэгтэй юм шиг. Сэтгэлийн тэр айхтар хурц догтлол хүнд айгүй хэрэгтэй гэдэм билээ. Гэхдээ мэдээч догдолж ийн гэлгээс ягаал сараачаал зураагүй л те бодонд доторх бодлол илэрхийлсэн л. Тэгэхээр
та хүүгээ ойлгохгүй таны нөгөө уран бүтээл сэтгэхгүй арай илүү эргээр нөлөөлсөн гэж та боддог уу? Эсвэл зүгээр л одоо их хүн л бол хүүхдээ ойлгоно гэж илүү боддог уу? Үгүй ер нь их хүн болгон төрүүлсэн өөр хүүхэдтэй хайртай шүү дээ. Тийм болохоор их хүмүүс ер нь хүүхдээ ойлгуулгүй байх уу? Тэр бол ямар бүр хэцүү юм бас биш шүү дээ. Одоо жишээ нь саажилттай юутай хүүхдийн тэр төрүүлсэн эхчүүд байдаг шүү дээ. Тэгэл насаараа тэр хүүхдээ асраалт тэгэл явж идэг ээж зөндөл гэдэг шүү дээ. Хүүхд маань хин ч ясаа хайртай л байна. Ер нь бол их хүн бол нэг кино байдаг шүү дээ. Алуурчин хүүхдтэй. Алуурчин гавхтал хайрлаж байгаа чинь юу тэрний аж жирийн л баггүй. Зүгээр л ёстой жирийн юм баг. Ерөнхийдөө надад болохоор за өөртөө хүлээн зөвшөөрсөн хүүхэд жаах уу тэгэл за би байгаа юм чинь хүлээгээд авцсан. Эцэг эхийн хувьд болохоор яг тэр хүлээж авах процесс нь айгүй хэцүү санагдаад зөрчилдөөд байдаг юм шиг санагдаад тийм жишээ нь манай ээж бол одоо үрт хүлээж авч чадахгүй хүмүүсээс ингээд нуудаг ч юм уу хүмүүсийн өмнө одоо яах вэ гэж бодоод одоо эцэг эхийн хүлээж авах процессыг яаж түргэсэх үү? Гэхдээ тэгэл энэ бол зүгээр л айл бүр эртнээс хэрэг ингээ уншаа судлаад үзэх юм бол угаасаа л байсан л юм байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө социалист монголч гэдэг юм уу? Ер нь дэлхийд даяараа дээр чи өвчин гэл имчлэг гэл янз бүрийн юм болж исэн юм билээ шүү дээ. Юм бас уншаад тэгээд LGBT тэр хүмүүс чинь асар өндөр мэдрэмжтэй байгаа юм шиг санагддаг. Яг зөвл тэд нар нөгөө нэг өөрийгөө хүнээс дутуу гэж ойлгоод ямар ч гэсэн бүр багтаа бол тэнгүүтээ асар их хүчтэй мэрэлттэй юм болгоныг оролддог. Тэнгүүтээ айл нэг талаараа нээгдсэн ч гэдэг юм уу те. Аль нэг авьяас нь тэгээд ерөнхийдөө бол миний бодлоор их хүчтэй хүмүүс санагддаг шүү дээ. Их тэнхээтэй сэтгэлийн янз бүрийн юмуудыг бас унших хэрэгтэй. Тэр мундаг уран бүтээлч хүмүүс LGBT хүмүүс зөндөл л шүү дээ. Одоо зураачч Фрида Кало ч одоо юу шүү дээ. Юу лээ? Bisexual тийм. Тэгэл Фредди Меркури байна. Өшөө одоо олон талдартай Элтон Джон гэлтэй зөндөл алдартай хүмүүс байдаг шүү дээ. Тэгээ улс төрч байдаг. Бүр Америкийн хэдэн 20-д оны үед л нэг сенатор байсан юм биш үү? Тийм Авраам тийм Одоо ч гэсэн бүр ингээ нөгөө яг нээлттэй орнуудад өөрсдөө нээлттэй илэрхийлдэг улс төрчид айгүй олон байдаг. Амжилттай явдаг. Карьерт нь бэлгийн чиг баримжаанд ерөөсөө саад болтгоо ч юм уу тий. Ер нь тэр соёлтой хөгжсөн орнууд тэр бэлгийн чиг баримжаа ерөөсөө ядахгүй зүгээр тэр ажил мэргэжил дээр хийж чадaltaй байна. Тэр л чухал. Угаасаа тийм л ах хэвээр шин. Тэг чин манайхан болохоор яа бэлгийн чиг баримжааны юм тийм. Ягтай гэхдээ арай өөр болж л байгаа. Тийм тий. Тэр бол эцэст хүнд хамаатай асуудал биш шүү дээ. Тийм биз дээ. Тэр хүн хиндэ чи яагаад энд дурлцсан гэж страйт хүмүүс би энэс асуудаггүй л үстэ. Тэрнтэй л адилхан юм байхгүй. Тэгээ би ч одоо энэ юуг ойлгоод аюу олон жил бараг 10 жил болох гэж байгаа. Учираас тэгээ тийм хүмүүсийн тухай их мэдэн тийм бэлгийн чиг баримжаатай зөндөө олон хөрхөн найзуудтай болсон. Тэгээд ярилцаал ингээл яж хахад ердийн хүүхдүүдээс арай илүү тийм юутай юм шиг. Ганцаардл ихтэй. Ганцаардл ихтэй байна гэдэг чинь хүн өөртөөгөө байна гэсэн үг те. Өөртөөгөө байгаа хүн болохоор зэрэг одоо нөгөө өөрлөгөө орж яана гэд бясалгал энэ төр дээр ярьдаг шиг өөртөөгөө их байх тусмаа өөрийнх нь одоо юунууд их хурцлагдана, ухаан нь хурцлагдана. Ерөөхдөө тиймэрхүү хөлтөд юм шиг санагддаг шүү дээ. Ердөө хөлтөд л явт сэтгэл өвдөх юм байхгүй. Яг л нөгөө эмзэглэлтэй ганцаардалтай хүн гэдэг чинь бас айгүй бас чухал юм шиг л. Хэрэгтэй л юм шиг л. тэгж бодож байгаа хүн байна. Тийм үү өөрлөгөө их гүнзгий ордог. Ямар юм байдлаа нэг уран бүтээлчид илүү queer байгаад тахаар бас жоохон анзаардаг юм билээ л дээ. Бидний үеийн одоо 60-аад насны хүмүүс дотор бол зөндөл тийм байсан баг. Гэхдээ нөгөө тас нуугаад, андуураад тэгээд одоо өөрийгөө хүчээр одоо өөр тийшээ замнуулсан тийм хүмүүс их л байдаг юм шиг байна. Хэлэх биш ямар хэлэхгүй. Тас байдаг. Тэгэл одоо ингээл найз нөхдөд анзарч байгаа. Энэ тиймэрхүү юм байна шүү гэж мэддэг байгаа.
Гэтэ ер нь бас байгалах л та. Байсан л гэж таарна шүү дээ. Надад гонигтай санагдаад идэв. Тэр хүмүүс бол хэцүү штэ яад л өөрөөр амьдраагүй. Одоо хайр дурлалын хувьд бол өөрөөр амьдраагүй гэж айгүй том 50% нь алга болчихлоо гэсэн үг шүү дээ. За яг уран бүтээлч хүмүүс зураг мургаа зараад өөрийгөө илэрхийлж болно. Тэгтээ мэдгүй. Өөрөөрөө биш байна гэдэг хэцүү л. Ер нь тэгээд одоо LGBT байлаа гэд тэрэнд эмзэглээд хүүхдүүд нь тэрнээсээ болоод одоо бүр бага насны юм ойлгохгүй хүүхдүүд л баг амиа хорлох юм бодогдтiin гэсэн. Тийм учраас энэ юун дээр бол эцэгчүүд хүүхдээ ойлгоод их юм уншиж судлаад тэр талаас нь тэг хүүхдтэй ойрхон байхыг л бодоор одоо нэг л заяасан сайхан хүүхдтэй тэгээд эерэг хандцгаагаар л гэж хэлмээр. Таныг бидний урилгыг хүлээж аваад ирээд дэлгэрэнгүй гоё ярилцсанд маш их баярлалаа. Таны уран бүтээлээс амжилт хүсье. Бас бусад эцэг эхчүүд ч гэсэн илүү ойлгоосой гэж хүсэж байна. За баярлалаа. За баярлалаа. Баяртай. Баяртай. LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна.